Сайн бацхан үзэгчдээ саяны телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу? Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургуулж үзлээ. Энд дэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Хилийн цэргийн тэг 165 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт энэ өдрүүдэд болж байна. Чуулганы нээлтийн үйл ажиллагаа Хилийн цэргийн тэг 165 дугаар ангийн жагсаалын талбайд хүндэтгэлийн жагсаалын хамт ёслол төгөлдөр болж өндөрлөө. Энэ үеэр Хилийн амьдралын хатуу зөөлөнд уйггүй зүтгэж яваа хилчин бүсгүйчүүдээр бахархаж явдгаа тус ангийн захирагч онцлон дурдлаа. Түүнчлэн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болон ерөнхий газраас ирсэн зочид төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр хилчин эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулагдахаас гадна тогоочийн тэмцээн, гар урлалын уралдаан гээд олон төрлийн уралдаанууд зохион байгуулагдлаа. Тус чуулганы гол зорилго нь эмэгтэйчүүдэд нэг нэгнээсээ туршлагах, хуваалцах,
Эдмэгчдийн амрыг ирээ. Жилийн төв 165 дугаар ангийн зөрчлийн тушаал 2019 оны 6 сарын 3-ны өдөр дугаар байж 64 үлгий элчин эмэгтэй зүйн шуулгууд зохион байгуулах тухай ангийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилгоор элчин эмэгтэй зүйн шуулгуудыг зохион байгуулахын тулд тушаах нь болно. Нэг элчин эмэгтэй зүйн шуулгуудыг 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрүүдэд ангийн төв зохион байгуулж шуулгуудын дэг журам зохион байгуулалт хяналт авч ажиллахыг захирагчийн орлого сэтгэл зүйн мэдээс соёл сурталчилгааны ялганы дарга Ошоос хадварт үүрэг болгосон. 2. Шуулгуудын удирдаг оролцох бүрэлдэхүүний нэрсийг 1-р заагадаг хичээл зохион байгуулалт гарах хэмжээний хөтөлбөрийг 2-р үйл ажиллагааны төлөвлөгөөг 3-р засвар хүнсний зардын тооцоог 4-р дурсгалын зүй зардын тооцоог 5-р асуултаар тус баталсан. 3. Шуулгуудыг бэлтгэл хангаж бичлийн эмчтэйг төвлөрөх хангалт үйлчилгээ зохион байгуулж ажиллахыг захирагчийн орлогч ард талбайтын дарга дэдурандаа сэрж даалгасан. Захирагч урандаа гонтолоо. Элчин эмэгтэйчүүдийн чуулга улсын урилгыг хүндэтгэн хүлээн авчирсан хүнд зочдоо та бүхэндээ танилцуулъя. Баян Улгийн аймгийн засаг дарга ноён Галам хаан Ялхамгал бүрдийн газрын хянаш шангалт үнэлгээ дотоод аудитын хэлтсийн хянаш ажиллагааны үнэлгээний ахлах офицер эд хуранда Наранбаатар Ялхамгал бүрдийн газрын дотоод хянаш шалгалтын офицер эд хуранда Бат Хишиг Баян Улгийн аймгийн эмэгтэйчүүдийн холбооны дарга Назим Гүл үргэлж ирсэн хүндэтгэж та бүхэндээ баярлалаа. Элчин эмэгтэйчүүдийн чуулга улсалтын хурц ирсэн эмэгтэйчүүдэд хандан хэлнүү хэмээн Монгол Улсын Баатар Дамтны намгийн нэрмжит цэргийн гавьяанууданд хэлийн техник зүүн 65 дугаар ангийн захирагч хурандаа ганц удах таныг хүндэтгэлийн микрофон өмнө дахин хүндэтгэн орж байна. За сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ өглөөний амар амгалан айлтган мэдчилье. Өнөөдөр энэ сайхан артай цэлбэг өдөр элчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг ээж яваадаа дүүлэх баяртай байна. Монгол улсынхаа үндэсний аюулгүй байдал, хэлийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулдаг элчин бүсгүйчүүд та бүхнээрээ хэлжид бид бүхэн үргэлж бахархаж явдаг гэдгээ бас энэ дашрамд хэлэхэд таатай байна. Хэлчин эмэгтэйчүүдгүйгээр хэлчдийг хэлчин залуусыг төсөөлхийн аргагүй хэлчин эмэгтэйчүүдгүйгээр Монгол улсынхаа хэлийг бас тодорхойлох бас аргагүй та бүхний хийсэн бүтээсэн энэ бүхэл зүйлээр Монгол улсын минь хэлийн халдчгүй дархан байдал тодорхойлогддог гэдгийг бас та бүхэн ойлгох хэрэгтэй. Монгол улсынхаа төлөө, Монгол улсынхаа хэлийн аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж байгаа нийт хэлчин эмэгтэйчүүд та бүхэндээ баяр хүргэж энэхүү нээлтийн арга хэмжээг нээсдэг мэдэгдэе.
Баян-Мөргөө аймгийн засаг дарга ноён Уламхан таныг хүнд микрофон мөн хүнд орж байна. Сайн басгано уу? Эрхэм хүндэт офицер, ахлагч нар, эрхэм хичин эмэгтэйчүүд та бүхэндээ аймгийн засаг даргын нэрнээс мөн одоо хил хамгаалах туслах зөвлөлийн тэргүүний нэрнээс энэ сайхан өдрийн цогтой олон мэндийг өргөн дэвшүүлэн мэдчилье. Монгол улсын 21 аймаг дотор 2 хөрштэйгээ хилэлдэг 2 аймаг байгаа. Тэрний нэг нь бол манай Баян-Идгэн аймаг, Бүгднайрамд дахь Хятад улс, Оросын холбооны улстай манай аймаг хилэлдэг. Энэ хилийг хамгаалах үйлсэд манай хилчид тэр дотроо хилчин эмэгтэйчүүдийн одоо гүйцэтгэж байгаа үүрэг нь бол маш их байгааг энэ сайхан өдөр бол тэмдэглэхэд таатай байна. Бид бол хамтдаа байж энэ бахан хилээ хамгаалж үндэсний аюулгүй байдал сухаар төвлөрлийн төлөө бол ихийг хийж бүтээж байгаа. Энэ амжилтыг одоо өнцөгийг тавьж эмэгтэйчүүдтэй бас энэ өдөр бас баярлаж талархснаа илэрхийлье. Мөн одоо хилчин эмэгтэйчүүдийн шууд уулзалтын үйл ажиллагаанд амжилт төсөөж эрүүл анги, аз жаргал, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг бүтэн өрөөё. Хилийн тэнгэр сэлмэг байж, хил амгалан тайван байж, төрмэн, төвшин, төмөн олон маань амар амгалан байх болтугай. Хилчин эмэгтэйчүүдийн ханд нүх хэл нүх юм байна. Хилхэн болон өвгийн газрын хинэ шалгалт хүндлэхэд дотоод аваа үтгийн гэлтсэн хинэ шинжилгээ үнэлгээний ахлах офицер Дэвтуранда Наранбаатар таныг хүнд микрофон мөн хүнд өтгөн орж байна. Хамгаалалт байгууллагаас 2019 онд хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилттой байгаа. Түүний хүрээнд өнөөдөр бас энэ тус арга хэмжээ төлөвлөгдсөн. Хилчин эмэгтэйчүүдийн чөлөө улсанд оролцож буй ангийныг эмэгтэйчүүдтэй бүхэндээ ажлын дэвтэр хамгийн сайн сайхан бүхнийг дахин хүсмээр амжилт хүсье ядах таши. Энэ бүрийн хамгийн сайн сайхан бүхнийг дахин хүсмээр. За баярлалаа. Ингээд нийт Монголын бүх хил дээр албуур гүйцэтгэж байгаа хилчин эмэгтэйчүүдтэй хилийн 0165 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүдийн өмнөөс баярын мэнд хүргэе. Ингээд манай 0165 дугаар анги маань би бол энэ чуулгуулцанд 2 дахь жилдээ оролцож байна. Ер нь бол 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. 2017 онд бүтээлч эмэгтэйчүүд гэсэн уриалганд ор зохион байгуулсан. Ингээд энэ чуулгуулцанд маш баяртай сайхан өнгөлөг эхэлж байгаад маш их баяртай байна. Ингээд та бүхэндээ ангийнхаа нийт хөсгөчүүдтэй чуулгуулцалд улам их илүү амжилт хүсье. Баярлалаа. За таны хэд одоо бас энэ чинь нэлээд удаан ажиллаж байгаа. Ер нь эмэгтэйчүүдийн чуулгуулцал 2 жил нэг удаа болдог. Ер нь энэ жил бас ямар болох вэ? За би хилийн зэрэгтэй 32 дахь жилдээ ажиллаж байна энэ ангид. Хилийн заставд ажиллаж байгаад ангийн төвлөж ажиллаж байгаа. Тэгээд энэ жилийн би ажиллах хугацаанд одоо 7 энэ жилийн 6 дахь чуулгуулцад 6 удаа чуулгуулцад оролцож байна. Энэ өдрийн чуулгуулцад маань өнгөлөг сайхан эхлэж байна. Дөнгөж эхэлж байгаа болохоор одоо урд урдын чуулгуулцууд бүгд өөр ингэсэн онцлогтой сайхан болдог байсан. Тэгээд энэ хилийн заставаас хилчдийнхээ ард тал болон ажиллаж байгаа ирсэн эмэгтэйчүүд болон ангийн төв нийт эмэгтэйчүүдтэй хичээн эмэгтэйчүүдтэй чуулгуулцад амжилт хүсэж эрүүл энх сайн сайхан бүхний хүсье өрөөё. За баярлалаа. Энэ чуулгуулцсан дээр 2 дахь оролцож байна. За мөн буйдхан мөртлөө анирган мөртлөө асар их ажил амьдрал явагдаж байдаг. Тэр хилийн ставын эмэгтэйчүүд хилчдийнхаа артлыг авч явдаг манай эмэгтэйчүүдэд бас шуулгуулсандаа амжилт хүсье эмэгтэйчүүдтэй. Тэгээд сайхан баярлаарай гэж хэлмээр байна. За
Таны хувьд аль стандарт дээр бас ажиллаж байна? Ер нь стандарт эмэгтэйчүүдийн амьдрал яаж өрнөдөм бол энийг бас сонирхолж ярилцлаа. За би хэлийн 0.4 дугаар салбараас ирсэн. Тэгээд ер нь ставын эмэгтэйчүүд энэ хэлчийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хүсэн хүлээдэг. Энд ирээд бөөнөрөө цуглаад уулзаад тэгээд ярьж хэлдэг, санал бодлоо солилцдог. Бид нар ч тэнд ерөнхийдөө хэлчийн хүний арга ир байна гэдэг чинь тэгэл одоо бүхэл зүйлийг хийн цолгүй ч гэсэн бид нар чинь бүх зүйлийг хийн. Тэгээд одоо тэнд ерөөсөө эмэгтэй хүний оролцохгүй ажил гэж байхгүй. Бүх ажилд эмэгтэйчүүд оролцсон. Цэргүүдийн ээж шиг нь байна. Тэгээ нөхрийнхөө ард тал нь байж явна. Нөхөр нь хил рүү явхад тэнд одоо харуулын дараа нь ихнэр ихч одоо 10 хоног те үр хөвгтэй. Тэгээд тэр цэргүүдээ харна. Өөрийнхөө ажлыг хийн. Тэгэхээр хэлж эмэгтэйчүүд тэгээ одоо бүгд баяр хүргэе. Та нар минь одоо маш их ажлыг амжуулдаг. Тэгээд дээрэс нь ар гэрээ авч явдаг. Маш их өөрөг хариуцлага хүлээж авдаг хүмүүс шүү. Та бүхэнд ингээм амжилт хүсье. Мэргэжлийн хяналтын газраас иргэн таны төлөө мэргэжлийн хяналт сарын аян зарагдсан билээ. Аяны гол зорилго нь иргэдэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж иргэдэд зөвлөгөө өгөх явдал юм аа. Үүнийг зэгсээ үүний нэг болох импортоор орж ирж байгаа жимс хүнсний ногооны хяналт шалгалтын талаар мэдээллээ. Аймгийн хэмжээнд худалдаалагдж байгаа хүнсний ногооны 60-70% нь Оросын холбооны улс Казахстан, Кыргыз улсаас цагаан нур бомтоор дамжин импортлогддог байна. Энэхүү бүтээгдэхүүн нь өөрөө их эрсдэлтэй бүтээгдэхүүний ангилалд багтдаг байна. Иймээс импортоор орж ирж байгаа жимс хүнсний ногоонд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын А-дров 49 дугаар тоод тушаалаар баталсан 932-ын хяналтын хуудасаар 3 импортлын хяналт шалгалт хийгдсэн байна. Мөн жимс хүнсний ногоонд хяналт шалгалт хийх явсад гарсан зөрчил гэвэл зарим бичгийн зөрчилтэй гарал үүсэлгийн гэрчлэгөөгүй байгааг мэргэжлийн хяналтын газраас мэдээлнэ. Манай экспорт импорт хил 20 сарын хяналтын хэлцээс иргэн таны төлөө мэргэжлийн хяналт сарын аяныг бол зохион байгуулж байгаа. Энэ сарын аяны хүрээнд бол энэ сарын аяны гол зорилго нь болохоор манайх иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг одоо төлхөө зохион байгуулах, иргэд аж ахуйн нэрийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, зөвлөмж хөрвүүлэх одоо ажлуудыг зохион байгуулж байгаа. За үүний нэг одоо хэлбэр болох өнөөдөр би та бүхэнд импортоор орж ирж байгаа жимс хүнсний ногоон дээр хийж байгаа хяналт шалгалт болон гарч байгаа зөрчлийн талаар одоо товчхон мэдээлэл хийе. За та бүхэн мэдж байгаа манай Баян-Улгийн аймагт бол импортоор орж ирж байгаа жимс хүнсний ногооны бол 60-70% Оросын холбооны улс, Казахстан улс, Кыргыз улсаас одоо орж ирдэг. За одоо цаг агаар дулаач одоо 20 цаг ирж байгаатай холбогдуулаад манай хүмүүсийн донд бол хорим найр ихсэх явдал одоо нэмэгдэг. Үнийгээ дагаад нөгөө жимс хүнсний ногоо маань жимс хүнсний ногооны эрэлт хэрэгцээ одоо нэмэгддэг. За цагаан бомтоор орж ирж байгаа, импортоор орж ирж байгаа жимс хүнсний ногоон дээр бол манай урмал хорой зэргийн масагч нар бол 3 одоо шат дараалсан хяналт шалгалтыг явуулдаг. 2017 оны мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан А49 тушаалаар бол батлагдсан 92-3-ын кодтой хяналтын хуудасаар бол хяналт шалгалтыг явуулдаг. За үүнд бол нэгдүгээр тод бичиг баримтын хяналт шалгалтыг явуулна. Бичиг баримтын хяналт шалгалт маань өөрөө одоо бол 2 төр дотроо импортч улс талын бүрдүүлэх бичиг баримт болон экспортч улсаас одоо дагалж ирж ирдэг экспортын гэрчлэгнүүдийг одоо харж үзэж бичиг баримтын хяналт шалгалтыг бол хийдэг. За импортлогч талаас гэдэг нь болохоор манай байгууллагаас бол импортын мэдээллийг одоо олгодог. Өөр нэг өөр хэлэх юм бол мэргэжлийн хяналтын газраас импортын мэдээллийг олгосоор тухайн аж ахуйн нэгж маань импортоор одоо жимс хүнсний ногоо оруулж ирэх одоо эрхэн үүсдэг гэсэн үг. За дараагийн 2 дахь хяналт шалгалт маань болохоор бит үзлэх шалгалт. За өнөөгөр болохоор тухайн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлжсэн тээврийн хэрэгслийг шалгах. За бараа бүтээгдэхүүний хаал сав баглаа бодол хаяг шошго. За түүнээр бичигдсэн мэдээлэл маань одоо стандартын шаардлага хангаж байгаа зэрэгт одоо бит үзлэх шалгалтыг хийснээр одоо 3 дахь хяналт шалгалт шилжинэ. За 3 дахь хяналт шалгалт маань шинжилгээт хяналт шалгалт. Яагаад тэгэхээр энэ одоо жимс хүнсний ногоо маань өөрөө бол өндөр эрсдэлтэй, их эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнд хамрагддаг учраас орж ирэх болгонд импортлогдох болгонд гэсэн үг шүү дээ. Заавал шинжилгээт хяналт шалгалтыг хийдэг. За манай цагаан нур бомтоор хийж байгаа химийн лаборатори бол анхан шатны танил судалгаа хийдэг учраас гол үзүүлэлт болох одоо гадаад дотоод хариуц цартай хортон шавж одоо байгаа хэсэг мөн одоо нитратын хэмжээ гэдэг маань тухайн бараа одоо жимс хүнсний ногоог бол тарьж ургуулж байх хугацаанд
ямар бордог ямар тунгаар хэрэглэсэн тийм ээ хурааж авсныхан дараа тухайн бордооны үлдэс одоо хэв зэрэг байгаа зэргийг одоо шинжилдэг. Энэхүү хоёр үзүүлэлтийг одоо шинжилээд шинжилгээний харь маань стандартын шаардлага хангаж байна гэж үзэх юм бол ургамал хорой зэрийн байцаагч маань одоо хяналтанд хамруулсан мэдээллийг бичиж гайлын байгууллагуудад шилжүүлж ажиллаж байгаа. За тухайн бараа бүтээгдэхүүнийг яг одоо шалгах явцад одоо нэг үргэлжлээд одоо байцаагч маань одоо өөрийнхөө мэдрэмжээрээ шалгах үед тийм тухайн одоо хүнсний ногоомод гэмтэж муудсан тийм өвчлсөн бяцарсан иймэрхүү одоо гадаад байдал нь бол эрүүл бус байх тохиолдолд бол манай хотод дээжинд хамруулахгүй тухайн бүтээгдэхүүнийг одоо экспорт гэж улс руу буцаах мөн одоо зөвшлийн тоогоо хуулиар одоо зөвшлийн тоогоо хуулийн одоо 11/22 дугаар зүйлийн 8 заасан заалтаар бол 2001 жолмоо 2 сая төгрөг хүртэл одоо төгрөгөөр торгож одоо зөвшлийг арилгуулна. Хэрвээ экспортлогч улс маань хүлээж аваагүй тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнийг усгах хүртэл одоо арга хэмжээг одоо авдаг холбогдох хуулийн заалтын дагуу. За энэ жил одоо 2019 оны эхний 5 сарын байдлаар бол 588.4 тонн жимс хүнсний ногоо одоо импортоор орж ирсэн. За үүн дээр бол 48 удаагийн хяналт шалгалт хийгдэж нийтдээ 131 дээжиг бол хяналтанд хамруулсан. За энэ хамруулах явцдаа бол ямар нэг одоо эерэг одоо сорьц гараагүй. За хяналт шалгалт хийж байх явцад энэ жимс хүнсний ногоон дээр гардаг гол зөрчил бол бичиг баримтын хяналтаа бичиг баримтын зөрчлүүд бол их гардаг. Гэтэ үүнтэй холбогдлоод манай байцаагч нар аж ахуйн нэгж хэрэгтээ бол байнга одоо тогтмол зөвлөмж хөгжүүлэх мэргэжил арга зүйн зөвлөгөөр одоо хангаж ажиллаж байгаа. Иймээс одоо цаашид гаднаас одоо импортоор жимс хүнсний ногоо импортлох гэж байгаа одоо хүмүүс байх юм бол манай байгууллага дээр иж манай байцаагч нараас одоо зөвлөгөө авч одоо ажиллахыг одоо та бүхэнд одоо анхааруулж байна. Цэргийн гавьяаны Улаантүгийн одонд Намнангийн нэрэмжит Хилийн цэргийн тэг 165 дугаар ангийн захиргаа хүний нөөцийн тасгийн ахлах офицер Ахмад Ганчимгийн санаачлагаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран сайн үйлсийн аяны хүрээнд нэгэн өрх гэрийн аз жаргалыг бялхааж иж бүрэн тавилахдаа 5 хантай өргөө сагаан гэртэй болгосон байна. Өргөө сагаан гэрийг тус тэг 165 дугаар ангийг тасралтгүй 24 жил үр бүтээлтэй ажиллаж сэтгэл зүрхээ зориулсан олныхоо дунд нэр хүндэтгэл хүлээсэн эхнэр хүүхдийн хамт амьдардаг Ринчин нацагт хүлээлгэн өглөө. Харин аймгийн удирдлагуудын зүгээс гэр барих газрын шийдэж өгч газрын гэрчлэгийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Эрхэм хүндэт аймгийн удирдлагууд, ангийн нийт хууль бүрэлдэхүүн тав хүнийхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтган мэдчилье. Аз жаргалыг бид хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор алтан наран гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор амьд явахыг бид бусдад хайраа түгээхийн нэр гэж боддог. Аз жаргалыг бид бусдаас хайр хүлээхийн нэр гэж боддог хэмээн их яруу найрагч очротын Дашмалбар нэгэнтэй шүтэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр бид бүхэн бусдад хайраа түгээхээр хэн нэгэнд аз жаргал бэлгэлэхээр энэ цаг дор хамтдаа цугларсан байна. Ингээд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо та бүхэндээ танилцуулъя. Аймгийн засаг дарга Галамхан, аймгийн цэргийн штабын дарга Хурандаа Нацагд орж, засаг түвшний 340-р ангийн дарга Хурандаа Дорж Дэрэм, аймгийн цагдаагийн газрын дарга Хурандаа Батхуу, аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Дэд Хурандаа Гамбат, шүүхийн шинжилгээний албаны дарга Хошууч Сүхбат, аймгийн тагнуулын газрын дарга Хошууч Шинаяр, аймгийн онцгой байдлын газрын орлогч Хошууч Батүлэг, хил хамгаалах ерхий газрын хяналт шинжилгээний ахлах офицер Дэд Хурандаа Наранбаатар, аймгийн газрын харилцаа барилгын байгуулалтын газрын дарга Болоот, Үлгэн сумын засаг дарга Бахат Хумар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга газрын төлөөлөл Али Амар мөн манай Хилийн тэг 165 дугаар ангийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр бол их онцгой өдөр. Яагаад тэгэхээр манай Хилийн тэг 165 дугаар анги дээр эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж байна. Тэгээ энэ чуулга уулзалтанд улсдын хүрээнд
манай анги дээр бас сайн үлсийн аян өрнсөн. Одоогоос 1 сарын өмнө одоо энэ сайн үлсийн аян маань одоо эхэлсэн юм. За тэгээд хил хамгаалах байгууллага 2019 оныхоо зорилтыг хилчдийнхаа нийгмийн баталгааг хангахад одоо бодиттой арга хэмжээг авч за мөн одоо үйл ажиллагаанд шинжилгээг үргэлжлүүлнэ одоо гэсэн юм зорилгыг тавьсан, юм тэргуун зорилтыг тавьсан. Тэгээд энэ зорилтын хүрээнд одоо хил хамгаалах байгууллагын отрядууд бол маш олон сайхан ажлуудыг санаачлаад хийж байгаа. За үүний нэг бол бас өнөөдөр манай анги дээр энэ зорилт одоо хэрэгжиж байна гэж ойлгож байна. За учир нь бид 1 сар гарын өмнөөс эхлээд нэгэн сайн улсын аяныг эхлүүлсэн. Өнөөдөр бид яг энэ улсынхээ одоо ажлыг дүүдэхэд хамгийн эцсийнхээ энэ одоо хүчийг хамтдаа мэдрэх гээд энэ бүхнийг гэрч болох гээд хамтдаа зогсоож байна. Энэ ямар ажил вэ гэхээр бид хамгийн одоо энэ ангид удаан жил ажилласан хамгийн одоо хамт олонныхоо дунд нэр хүндтэй за мөн одоо олон хүүхэдтэй ийм нэгэн айлыг сонгож энэ одоо газрыг шийдэж энэ сайхан одоо өргөө 5 хантай энэ гэрийг одоо бид бас бэлдсэн. Тэгээ энийг ямар хүн санаачилсан бэ гэхлээр манай ангийн одоо хүний нөөц захиргаа удирдлагын тасгийн ахлах офицер Ган Чимэг гээд Ахмад Ган Чимэг тэнд зогсож байна. Хамгийн анх одоо үүсгэл санаачлагыг бас одоо гаргасан юм. Тэгээд энэ санаачлагыг гаргасны дагуу манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олоод бас энэхүү сайн үйлсийн ажлыг аяныг үргэлжлүүлээд өнөөдөр амжилттай дуусгаад ингээд баяраа тэмдэглэхэд хамтдаа байж байна. Бүгдээрээ баяр хүргэе. За тэгээ энэ ажиллагааны хүрээнд за та бүхний зогсож байгаа энэ талбай бол хуучин нэг нэлээд юм огор тоогортой шороо чулуу ихтэй бас нэг жоохон хогтой ч гэдэг юм ийм тал байсан. Тэгээд ийм газар байсан. Тэгээд энэ газрыг одоо бас Ганчим ахмад маань аймаг орон нутгийнхаа удирдлагуудтай ярьж тохиролцож шийдэлд хүрч одоо авсан байдаг. Тэгээд газар холбогдсноор одоо энэ хашаа барих ажил, за гэрийн ажил энэ одоо тохиолдлуудын ажлууд бол бүгдээрээ ингээд хийгдээд явсан байд юм аа. Тэгээд бид бас одоо яг энэ өргөө цагаан гэрийнхээ эзнийг хамт олон дотроос сонгоод өөрт нь бол хэлээг байгаа. Гинтийн сюрприз баягаар бол хэлж байгаа. Тэгээд энэ хүн болвол энэ хүнийг би бас та бүхэндээ зарлая гэж бодож байна. Энэ хүн манай барилга одоо энэ албан ангид маань 24 жилийн амьдралыг одоо зориулсан ийм одоо залуу сайхан хүн байдаг. Үнэхээр одоо хил хамгаалах байгууллага 25 жилийн ажиллана гэдэг бол бас тийм одоо үнэхээр одоо бахархууштай юм зүйл. Тэгээд та бүхнийхээ өмнө барилга орон сууцны албаны галч сэлэсэр Эренчин Нацаг хэмээх хүнийг одоо хүн бол өнөөдрийн энэ сайн улсын аяны эзэн байх нэ. Бүгдээрээ хамтдаа ухтаа авцгаая. За Эренчин Нацагийнхаа гэр бүлийг өнөөдөр ихөө тайзнаа. За ихөө хашаа өргөө сайхан гэртэн бүгдээрээ хамтдаа ухтан хүлээн авъя. За Эренчин Нацагийнх маань одоо 4 хүүхэдтэй. Өнөөдөр хамт олонныхаа хайр хүндлийг хүлээсэн ийм учраас хамт олон сонгож өнөөдрийн сайн улсыг эзнэр бас тодруулж байна. За одоо ирж байгаа юм шиг манайхан түр хүлээж байгаа. Бүгдээрээ Эренчин Нацагийнхаа бас хүрнаа. За энэ би бас ирж байгаа хоорондын танилцуулга хийжлээ. За энэ одоо сайн улсын аянд бол манай эмэгтэйчүүдийн зөвлөлөд за одоо орж ирж байгаа шиг байна.
би хэлцэн ирж байна. Тэгээд эрчимтэй хамаар хоёр хүн тавьдаг нэг хөвгт намайг ингээд тавьдаг гэж авчаа. Тэгээд нэг юм болчих. За энэ бол хамгийн одоо сайхан мөч. Ингээд та бүхний өмнө Хилийн техник 165 дугаар ангийн захирагч хурандаа ганц толгой таныг газрын эрчилгээг нас гардуулж үг хэлнэ хэмээн өргөө. За та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд өнөөдөр энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эдгийнхээ хамт олон тус маш их баярлалаа. Тэгээд би бас аймгийнхаа засаг дарга, болоод дарга, үлдгийн сумынхаа засаг дарга бүрийг бас хамт энд бас билгийг гардуулж өгөөч гэж бас хүндэтгэгээр өрмөр байна. Энэ үйл ажиллагаа маань бас Хил амлах байгууллагын 2019 онд эгшүүлсэн зорилттой бас хамт хэрэгжих ёстой. Энийг одоо дагаад гэж хэлж байгаа үйл ажиллагаа гэж ойлгож байгаа. За эрснээс хойш бие бүрэлдэхүүнийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоороос нийт төрөнд анхаарч бас ажилласан гэж өөрийгөө ингэж бодож байгаа. За тухайлбал одоо 13 айлын орон сууцыг засварлаж бие бүрэлдэхүүнийг бас албаны ажлын байраар бас хангасан. За дээрэс нь бие бүрэлдэхүүний цалингийн асуудал, за дээрэс нь ажлын байрны асуудал, за мөн одоо хаан банк, за боломж банк, төрийн банкудаа гэрээ байгуулж бас одоо зээлийн хугацааг бууруулсан гэх мэтчлэн одоо бас арга хэмжээгээр авч хэрэгжүүлж байгаа. За энэ бас цаашаа ч гэсэн бас энэ чиглэлээр үргэлжлэнэ гэж ингэж ойлгож байгаа. За энэ удаагийнх бол бид бүхэн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлалын зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааг бас дэмжиж энэхүү арга хэмжээ бас явуулахаар сэтгэл хөдлөлтөнд зориулсан. Тэр тутгаараа бас манай хамт олон сайхан дэмжиж энэхүү сайхан өргөө цагаан гэрээг ангийнхаа нэг хүнд ч гэсэн амьдралын нийгмийн баталгаа болгож өгч байгаад бас бид бүхэн төлөв их баяртай байгаа. Тэгээд эрдэнэ нацаг болон биднийхээ гэр бүл эдээ удаана илтгэх дэлбэг эрдэм ном ойрвон эрүүл их байж хүүхдүүд нь аз жаргалаар бэлтгэсэн ийм сайхан одоо гэр бүл байх болтугай гэсэн ерөөдийг анги хамт олон нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс өргөн төвшүүлье. Юуны юм тав хүндээ энэ сайхан өдрийн мэндийг дахин хүргэе. За ингээд 165 дугаар ангийн хамт олноос шинэ ажил санаачлан хэрэгжүүлж байгаа юм байна. Манай юмтууд олон одоо зөвлөгөө уулзалт семинарууд болдог. Мөн одоо олон одоо сарын аяны зохион байгуулж байгаа. Өнөөдрийнх бас шинэлэг бас эрдэнэтэй тийм ажиллаж байна гэж баярлж байна. Энэ ажлыг санаачилсан энэ хилчин эмэгтэйчүүдтэй үүнийг бол жинхэнэ манлайд санаачилсан ганчимхтэй аймгийн засаг даргын нэрнээс баярлалаа илэрхийлье. За эвтэй байх хүчтэй гээд сайхан үг байдаг. Хамт олон дотор олон жил өрөвдөлт ажилласан, ахмад ажилласан, 25 жил ажилласан бас энэр өтгөө айдтай ингээд хамтдаа сайн үеийн аяны хүрээнд тэр оронтой болгож сайн ажил зохион байгуулж үлгэр жишээч манлайч болж байгаа та бүхэнд бас баярлж байна. Манай юмт бол олон байгууллагууд байгаа. Төрийн бас байгууллагуудтайгаа татварын албанд бүртэлд 1259 аж ахуйн нэгж байдаг юм байна. Энэ бүгд ингээд энэ үлгэр жишээч ажлыг бол өргөжлүүлээсэй гэж бодож байна. Ингээд шин орон байртай болж шин хашаатай гэртээ болж байгаа энэ айд өрхтэй эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан хүнийг бүхэн өрөөж энэхүү газрын гэрчлэгийг гардуулъя. Арга хэмжээний хүрээнд бас манай зөвлөлийн гишүүд маань бас эрдэнэ нацаг болон төдийхөө гэр бүлд мянган мэдээллийг агуулсан, мянган шин санаа, шин сэтэл, шин санаачлалыг ургуулсан телевизийн байгууллагт одоо хэрэглэгдэх энэхүү одоо телевиз зурагтыг эрдэнэ нацгийн гэр бүл өгье. Хүүхдүүд нь энэхүү зурагтыг үзэж
олон сайхан мэдээлэл авч Монгол улсынхаа ирээдүй болсон Монгол улсын маань түүчэн болсон сайхан залуучууд, оюунлаг залуучууд гарах болтгоо гэдэг ерөөлтэй хамт энэхүү гарын бэлгийг бас гартуулъя. За зөвлөлийн гишүүд олон аймгийн садаргатаа баярлалаа. Тэгэд Эржин Нацаг ахын манд гэр бүл өнөөдрөөс аз жаргалаар бэлхэж амьдралд нь бас гэрэл гээгээ нэмсэн ийм сайхан үйл явдал болж байна. Тэгээд та бүхэн манд наашаа зогсчих бүгдээрээ. Нааш ийшээ зогсчих. За. Өнөөдрийн энэ сайхан өдрөөс өргөө цагаан гэртээ бас дээрэс нь ийм хашаатай газартай дээрэс нь гэрийнх нь одоо тавилгууд нас иж бүрэн ийм байгаа. Тэгээд тавилгыг бас шийдэж өгсөн байгаа энэ сайн хүрээнд. Тэгээ Эржин Нацаг ахыхаа сэтгэлийг бас сонсёо. Ер нь энэ хилангуулах байгууллагт та бас удаан ажиллаж байгаа хүмүүсийн нэгэ ер нь сэтгэл таны сэтгэл ямар байна вэ? Өнөөдрийн одоо эдийн дэглэлийн хамтлагын нав ярилцлаа. Эдийн нэргээ дэглэлтэй маш баярлалаа. Наг гинэлж гэрвэл хөлбөгт маань хашаа гэр орон мэдгсэн тав хүнд ирүүлийн сайн сайхан баштаж сайн сайхан зэрэг мэрэ баштаж хандаад тон дилажсэн үндээс миний апост ингэж хэлсэн авахаа удаа хавна шинэ одоо яг гэсэн чинь За баярлалаа. Гэр бүлийн хүнийг цэцэг хоол гэдэг. Цэцэг хоолагч маань гэртээ 4 хүүхдээ хараад амьдардаг. За тэгээд одоо бас 5 дахь хүүхэд нь гизэнд нь байгаа. Удахгүй 7 сард маамааллах сурагтай сураг сонссон би. Тэгээд таны сэтгэлийг бас өнөөдөр сонсъё гэж бодож байна. За ингээд тэг 165 цагийн захирагчид нийт эмэгтэйчүүдийн зөвлөлтөд маш их баярлалаа. Бидний орон гэр хашаатай болгосонд маш их баярлалаа. Ингээд нийт тэг 165 цагийн ангийн ажилчтай ажлын амжилт эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье ёо. За та хоёртоо баярлалаа. Удахгүй бас бүгдээрээ гэрлөөгээ бас орцгооноо. За одоо үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чигээр өгөх байгууллагуудыг төлөөлж үг хэлнөх юм 340-р Цэцэг түвшний 340-р ангийн захирагч хурандаа дорж дэрэм таныг хүндэтгэвэрье. За ингээ өнөөдрийн цугласан офицер ахлагч ажилчин албан агчид хүн аймгийн удирдлагууд энэ өдрийн мэндийг хүргье. За манай техник 165 дугаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөө санаачлан хэрэгжүүлж байгаа энэ сайхан буйны үйлсэд үнэхээр бид сэтгэл өндөр байна. Ингээд Эрдэнэт Нацаг ахтай болон танай гэр бүлд энэ өргөө цагаан гэртээ эрүүл аз жаргалтай сайн сайхан амьдарч үр хөвгтэй Монгол улстай хэрэгтэй Монгол улсын төлөө хийж бүтээх сайн хүмүүс болгож өсгөж хүмүүжүүлээрэ гэж хүсэн өрөөгөөд нийт одоо дарга нарынхаа өмнөөс баяр хүргэе танд. Ирхэм хурандаа танд баярлалаа. За одоо бүгдээрээ Эрдэнэт Нацаг ахыхаа ээжийн сэтгэлийг бас сонсъё. Ээж нь тэнд сууж байна. За манайхан дорж тэр хурандаа жоохон хойшлоод өгөөрэй. За ээж нь Жавцан гэж хүн байдаг. Өдгөө одоо 76 ингээд инх амар энэ цагт амьдарч байна. Тэгээд таны сэтгэлийг бас сонсъё. Ангийн хамтууд нь миний хүүдээ гэр олгож хашаа тавьж өгсөн хамгийн бүгдийг тавьсан байна. Тэдний их баярлалаа гэдэг юм. Я баярлалаа тас юу дараа хэлүүхай миний хүүдийг дэмжиж гэр олгож болгож хүүдийг яг одоо сайн сайхан эргэл мэнд явтаа хичээл ном эрдэм ном суртаа гэж
Бүгд баярлалаа. Энэ. За. Тавцгоолог их баярлалаа. Та нууртуудаа наслаарэ. За. За одоо энэхүү одоо цав сайныг явуулахад мэдээж маш олон хүний туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Тэгээ энэ гадна талын одоо энэ газрыг тэгшлэхэд бол манай энэ ангийн ирчүүд бүгдээрээ одоо оролцсон. За гадна талын энэ хашаа бас энэ хаалгыг барихад манай ангийн ирчүүд бүгдээрээ бас одоо өөрсдийнхөө хандив туслалцааг өргөж өөрсдөө бүр ингэж одоо бүтээн босгож барьж байгуулсан байгаа. За энэ гэр дотор болохоор энэ манай эмэгтэйчүүдийн зөвлөлөөс гэр доторх энэ за хөлдөөгч угаалгын машиныг манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олон хамтарч бас энэ гэр дотор авч өгсөн байгаа. За бусад одоо эд зүйлс гэр доторх тавилгууд за энэ 5 хантай гэрийг бол манай Ган Чимэг ахмадын одоо гэр бүлийн зүгээс өөрсдийнхөө зүгээс бол энэ сайн үндэсний аянд зориулж хандуулсан байгаа юм шүү. Бүгдээрээ баяр хүргье. Талархал илэрхийлье. За тэгээд мэдээж хамгийн чухал асуудал бол газрын асуудал гэдэг. Орон нутагт ялангуяа бол газрын асуудлыг бас шийдэх хүнд байдаг. Тийм учраас яг энэ чухал одоо газрыг шийдэж өгсөн аймгийнхаа удирдлагуудад бид бас дахин талархах хэрэгтэй. Ингээд одоо эдгээр тусалсан хүмүүстээ бас дурсгалын зүйл гардуулна хэмээн. За ангийн захирагч хурандаа Ган толгой таныг хүрье. За тэгээд манай энэ газрыг бас маш түргэн хугацаанд гаргаж өгсөн аймгийнхаа удирдлагууд Үлгэн сумын засаг дарга хамт олон Даман газрын албаны хамт олондоо бас төлөв их баярлаа. Тэгээд та бүхэнд анги хамт олонныхоо өмнөөс Хөлийн дэг 165 дугаар ангийнхаа бүрэлдэхүүнийхөө өмнөөс сэтгэл шингэсэн ангийнхаа дурсгалын зүйлийг бас гардуулъя. Засаг дарга Галанхан таныг өргөж байна. За Үлгэн сумын засаг дарга таныг урьж байна. За газрын харилцаа барилгад байгуулалтын газрын дарга болоод таныг урьж байна. За эдгээр хүмүүс маань одоо өнөөдөр энэ сайн маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Бүгдээрээ бас талан талантай хэлбэрээ. За эдгээр хүмүүстээ дахин талархлыг илэрхийлье. Та бүхний маань ажил үйлс ямагт өөдөө дээшээ байх болтугай гэдэг сайхан өрөөлийг өргөе. Хүн чанарыг та өөрөөсөө хэлж хай. Хүний төлөө түүнийгээ зориулж сэтгэл дүүр амьдар өнгө мөнгө нь гол биш. Өнөөдөр хүнд юу ч дутаж болно. Үгийн сайхныг мөнгөөр үнэлж баршгүй. Үнэндээ сайхан сэтгэлийг юугаарч доорлуулж болдгоо. За цай улсыг аяныг одоо санаачилсан Ахмад Ган Чимэг дэрэгтэй эмэгтэйчүүдийн зөвлөл. За мөн одоо ангийнхаа нийт бие бүрэлдэхүүн Эрхэм аймгийн удирдлагууд та бүхэндээс халуун талархлыг дахин илэрхийлье. Та нараа Тэнгэрийн эрхэсийн заллагтай, татхан дээрээ балдан ламын таглахтай, тулгандаа галын бурхны даллагтай, туургандаа талын салхины сүрлэгтэй, дэлхийн доторх дэлхий, биед тийм тал, оосор бүчтэй орчлон, оньсон цагаан өргөө, Монгол гэр минь өө, бүгдээ хамтдаа гэрлүүгээ орцгоо ингээд монголчууд шинэ гэр шинэ байр сууцанд орохдоо гэрийнхээ томноосоо сайхан хадгаа уяад, аруунайлаад, гэрийн эзэгтэй цайгаа чанаад галаа асаагаад одоо амьдралаа шинэ одоо энэ өргөө гэртээ амьдралаа эхлүүлэх юм уламжлалтай ингээд та бүхнийг одоо өргөө гэртээ саатан барилгахыг өргөе. санаачилсан сайн улсын энийг санаачилсан энэ Ахмад Ган Чимэг билүү тэр одоо ажлын сайн сайхныг тэрнийг дэмжсэн бүх ангийн эмэгтэйчүүдийн тэгээд тэрнийг ангийн хамт олон энд одоо энэ сайхан газрыг болгож ингэж ангийн удирдлага Үлгэн сумын засаг дарга аймгийн тав сайхан баярлж байна. Одоо ингээд
энэ сайхан гэрийг бидээс манай одоо хоёр зүйлийг хийх болж байгаа энэ сайхан тав ирээдүйн сайхан байж хэдийн дэнд тэдний китchen сахаг байх таа гэдэг одоо амьд алдар сайхан хийе одоо сэтгэлдээ маш өндөр байна одоо. Инглисийн дэвлийн дараатай маш баярлалаа ингээд намайг дэмжиж хамтсан маш их хөдөлмөр гаргаж гадарч ингээд гэр орон барьсан. Маш их баярлж байна одоо. 1995 оноос гэж энэ ярьлаа л дээ. Одоо 10 гэдэм л ажиллаж байна даа. 17 жил ажиллаж байна даа. Тэсэж ажиллаж хашаагаар байхгүй байсан даа. Одоо идэх юм бол одоо бичиг юм тоох үү явж яваал гэж хэмжиж зүйлийнх нь нэмсээр газар өгсөн маш баярлалаа. Тааж явхад ангийн тултай нийлэмжтэй ажиллана. Юу ч одоо юу гэх вэ? Нийт 60 долларын захирагч болно. Бүх эмэгтэйчүүдийн зөвлөлд ингээд бидний хашаа байшин гэрт голж өгсөнд маш их баяртай байна. Ингээд манай нөхөр эцэргээ 17 жил ажиллаж байгаа. 1995 онд орсон. Яа манай нөхөр хүнлээд бидний орон байртал болгож байгаад маш их баяртай байна. Бидний ээжгээ хашаанд амьдчихсан байхгүй. Жижиг байшинд. Тэгээ болохгүй нэг айлын хэсний байшинд байж байгаа. Тэгээд нэг үйрт 13 дараагт үйрт ороод тэгээд орон гэрэг болоод тэгээд 65-ын бидний орон суугт орсон байхгүй. Одоо орон суугт байж байгаа. Тэгээд энэ хашаа байшин бидэрт өгч байгаа байхгүй. Энд хүрээд мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.